Дараагийн мэдээлэл танилцуулъя. Исланд улс Европын холбоонд элсэх асуудлаа дахин хэлцгээр болсон байна. За Исланд улсын хувьд бол өмнө нь Европын холбоонд элсэх тухай яриа хэлцээрийг өрнүүлж байсан. За гэвч бол төр хугацаанд энэхүү саналыг зогсоосон байдалтай байсан болов дахин яриа хэлцээгээс сэргээх ийм асуудал олон нийтийн дунд явуулахаар шийдэж байгаа юм байна. За тус улсын ерөнхий сайдыг хэлж байгаагаар эх саруудад олон нийт улс орон даяар бол бүх нийтийн санал асуулга явуулж Европын холбоонд эсэх хэсэг талаар ийм олон нийтээс бол санал асуулга явуулахаар болсон байна. Исландийн ерөнхий сайд Кристиан Простедер лав гарагт хэвлэлийн баг хурлын үеэр уг төлөвлөгөөгөө танилцуулсан байна. За тэрээр эх саруудад бид Европын холбоонд эсэх боломжийг яриа хэлцээг эхлүүлэх болно. За бүх нийтийн санал асуулгыг явуулна гэж мэдэгдсэн байна. За хойд Европод оршдог Исланд улс нь 2008 онд дэлхийн санхүүгийн хямралын дараа анх Европын холбоотой яриа хэлцээ өрнүүлж эхэлж тус холбоонд нэгдэх тухай ярьж гисэн байна. За энэ их алхам нь Исландийн эдийн засгийг сэргийхэд туслана гэж тухайн үедээ найдаж байсантай холбоотой. Гэвч тухайн үед бол тус улсын засаг захиргаа Европын холбоонд эсэх асуудлыг болгоомжтой хандаж ирсэн. За тийм учраас яриа хэлцээг 2013 онд бол төр зогсоосон. Ингээд 2024 оны 12 дугаар сард байгуулагдсан өнөөгийн эвслийн засгийн газар мэдэгдэхдээ 2027 оноос өмнө бүх нийтийн санал асуулга явуулах төлөвлөгөөгөө мэдэгдэж байсан. За үүнд энийхэн дагуу бол Европын холбоонд эсэх сонирхолтой байгаагаа дахин илэрхийлэхээр болсон байна. За хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдэгдэж байгаагаар Исланд бас байр сууриа өөрчлөх бас нь Европын аюулгүй байдлын орчин өөрчлөгдсөнтэй холбоотой гэж үзэж байгаа юм байна. За Исландийн удирдагчдын үзэж байгаагаар энэхүү үйл явц нь бол цаашдаа Европын холбоонд эсэх Исланд улсын процессыг улам хурцгах гол нөхцөл нь болж байгаа юм байна. За сүүлийн үед бол Исландад амжиргааны өртөг нэмэгдэж байгаа. За мөн Украины дайн зэрэг томоохон аюулгүй байдлын сорилтууд тулгарч байгаа учраас Рейкьявикийн зүгээс Европын холбоонд элсэх сонирхлоо дахин илэрхийлэхэд гол түлхэц болж байгаа юм байна. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс бас нэгэн сүрдүүлгийг илэрхийлж байгаа. Исланд болон Америкийн нэгдсэн улсын хооронд орших Гренландыг бол өөртөө нэгтгэн гэж удаа илэрхийлж байгаа. За энэ нь бол тус улсын хувьд бол Европын холбоонд элсэх нь аюулгүй байдлаа хангах чухал механизм байх боломжтой гэж үзэж байгаа юм байна. За Исланд улсын хувьд бол 400 мянга гаруй хүн амтай ийм улс юм байна. За ерөнхий сайд Кристиан Простедерийн хэлснээр яриа хэлцээг дахин эхлүүлэх нь Исланд улсад боломжийг нээх тус улс Европ дахь интеграцийг сайжруулахад чухал үүрэгтэй гэж үзэж байгаагаа хэлсэн. За Исланд улсын хувьд бол Европын нэгдсэн зах зээл, Шенгений нээлттэй хилийн бус, Европын чөлөөт худалдааны холбоо зэрэг Европын томоохон механизм интеграцид бол аль хэдийн нэгдсэн байгаа. За түүний хувьд бол цаашдаа бол энэхүү Европын холбоонд нэгдснээр улс төрийн болон бусад төвшөнд илүү их интеграцлах боломжтой болж байгаа юм. За мөн аюулгүй байдлын чухал хамгаалалт бол Европын холбооны гишүүнчлэл үүсгэн гэж тус улс үзэж байгаа. За мөн Исланд улсын хувьд мөн НАТОгийн гишүүн улс байгаа. За энэхүү НАТОгийн гишүүнчлэлээр дамжуулан тус улс аюулгүй байдлаа хангаж ирдэг. За НАТОгийн хувьд бол аюулгүй байдлын байгууллага гэж тооцогддог. За тус байгууллагыг аюулгүй байдлаа хангах гол хэрэгс нь 4-ийн 5 дугаар зүйлд оршиж байгаа. За өөрөөр хэлбэл НАТО буюу Умард Атлантын эвслийн орнуудын аль нэгэн улс руу дайсагнагч итгээд дайрсан тохиолдолд бусад улс бол өөрийн аюулгүй байдалд аюул занал учрууллаа гэж үзэн тухайн дайсагнагч итгээдийн эсрэг хамтын хүчээр цохилт өгөх ийм яриа хэлцээ бол дүрмэнд нь багтсан байдаг учраас энэхүү НАТОгийг бол чухал хамгаалалт гэж улс орнууд үзсээр ирсэн. За мөн Европын холбоонд эсэж байгаа явдал нь бол цаашдаа Европын холбооны хэмжээнд батлан хамгаалах чадвараа нэмэгдүүлж байгаа нь жижиг улсуудын хувьд томоохон аюулгүй байдлаа хангах хамгаалалт болох боломжтой гэж харж байгаа юм байна. За сүүлийн үед бол олон улсын харилцаанд бол хурцтмал байдал үүсэж байгаа. За ялангуяа их гүрнүүдийн хоорондын стратегийн өрсөлдөөн нэмэгдэж байгаа. За үүнээс болоод дэлхий болон олон улсын харилцаанд бол өөрийн нөлөөллийн бүсээ хувааж авах ийм дайнууд бол өрнөсөн байдалтай байна. За үүнээс болоод жижиг улсын явуулж байгаа дипломат бодлого нь бол улам бүр хумигдах хандлагатай байгаа учраас аюулгүй байдлаа хангахын тулд Исланд зэрэг жижиг улсуудын хувьд тодорхой сонголтыг хийхээс өөр аргагүй болж байна. За өөрөөр хэлбэл өмнө нь бол олон улсын харилцаанд бол аливаа эвсэлт холбоонд нэгдэхгүйгээр аюулгүй байдлаа хангах, олон улсын эрх зүйд тулгуурсан байдлаар аюулгүй байдлаа хангах боломж нэгдэж байсан бол одоо энэ боломж улам бүр хумигдж байгаа юм. За өөрөөр хэлбэл аюулгүй байдлаа хангах хоёрхан сонголт бол улс орнуудын өмнө бол тулгарч байгаа юм. За энэ нь бол нэг талаараа бол аюулгүй байдлыг үүсэж байгаа орнуудын эсрэг тэнцвэржүүлэх бодлогыг улс орнууд хэрэгжүүлэх шаардлага үүсэж байгаа. За энэ нь бол тухайн улсыг эсрэг эвсэл холбоонд нэгдэх. За эсвэл тухайн улсын аюултанд даах бодлогыг явуулахаас өөр аргагүй байдал үүсэж байгаа юм. За мэдээж ихээр Исланд улсын хувьд бол өөрийн соёл иргэншил болон
болон бусад үнд зүйлээрээ бол Европын холбоотой илүү ойр гэж үзэж байгаа учраас аюулыг үүсгэх улсыг аялдан дагах бодлого явуулах боломжгүй нь бол харагдаж байгаа учраас энэхүү одоо стратегийн сонголтоо хийж Европын холбоо болон НАТОгийн чиглэлд аюулгүй байдлаа хангана гэж харж байгаа нь энэхүү үйлдэлээр нь харагдаж байгаамаа.